Дараагийн мэдээ. За шүүхийн ерхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Эрдэнэ тулгыг албан хаагчдаа сэтгэл санааны болон бэлгийн дарамт үзүүлдэг гэх гомдлоор хүний эрхийн үндэсний комисс шалгалт явуулсан байна. За шалгалтаар ажлын албаны хөдөлмөрийн харилцаа хэвийн бус ажлын байрны дарамт байсан нь тогтоогдсон байна. Харин бэлгийн дарамт үзүүлсэн гэх ажилтны гомдол үгүйсгэгдсэн байна. За уг хэн шалгалтаар бол 1-2-3 нөхцөл байдал тогтоогдсон юм а. Нэгдүгээрт нь одоо ажлын албаны гүйцэтгэх нарийн бичгийн даргын зүгээс одоо ажилтнуудаа 100 бус харьцсан байна гэдэг асуудал бол тогтоогдсон. Дарамт хүчирхэглийн шинжтэй үйлдэл гаргадаг байна гэдэг нь тогтоогдсон. Дараагийнх нь бол ажлын албаны хөдөлмөрийн харилцаа бол хэвийн бус байна гэдэг нь тогтоогдсон. Гуравдугаарт нь энэ дотоод одоо гомдол шалган гаргах түүнийг шийдвэрлэх механизм тогтолцоо өөрөө хангалттай байна гэдэг ийм дүгнэлтүүдийг гаргасан юм байна. За тэгээд үндсэндээ хоёр залттай шаардлага хүргүүлсэн. Комиссын гишүүний шаардлага гэдэг нь хүний эрхийн зөрчил тогтоогдвол шаардлага хүргүүлдэг. За шаардлагыг бол 30 хоногийн дотор холбогдох байгууллага албан тушаалтан биелүүлж заавал биелүүлж хариулуулах юм хуулийн зохицуулттай. За хоёр шаардлага нэгдүгüүрт нь ер нь гүйцэтгэх нарийн бичгийн дарга Эрдэнэ тулга гэдэг хүнд одоо хариуцлага тооцох хэсэг асуудлыг зөвлөлийн уралдаанаараа асуудлыг шийдвэрлэж гэдэг ийм шаардлага. Нөгөөх нь одоо бид түрүүн хэлсэн дотооддоо гомдол шийдвэрлэх механизм энэ үйл ажиллагааг сайжруулахаар арга хэмжээ авах гэсэн ийм үндсэн хоёр шаардлага бүхий агуулга бүхий шаардлагатай комиссын гишүүний шаардлагыг хүргүүлсэн байдаг. За шүүхийн ерхий зөвлөлийн даргын зүгээс бас шаардлагын хариуг ирүүлсэн. За нэгдүгüүрт нь асуудлыг бол шүүхийн ерхий зөвлөлийн хуралдаанаар хилцсэн. Одоо тэгээд гүйцэтгэх нарийн бичгийн даргад одоо хариуцлага тооцох асуудлыг бол шүүхийн ерхий зөвлөлийн даргын бүрийн эрх учраас дарга өөрөө шийднэ гэсэн агуулга бүхий хариулсан. Дараагийнх нь шаардлага хоёр дахь залт буюу шүүхийн ерхий зөвлөлийн дотоод зохион байгуулалт гомдол хүсэл санал гаргах энэ үйл ажиллагааг боловсронгуй болгох, сайжруулах ажлын хэсгийг шүүхийн ерхий зөвлөлийн захиргаа удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэсэн энэ мэдээлэл өгсөн. За ирүүлсэн мэдээлэлтэй холбоотойгоор бид хүн бас тодорхой нэмэлт мэдээллүүдийг гаргуулах тайлбар авах одоо ийм ажиллагаанууд бол өргөжлүүлээд хийгдэнэ. Энэ асуудал нь өөрөө бол хүний эрхийн үндэсний комисс зөвхөн аливаа асуудлыг шаардлага хүргүүлээд орох биш те. Шаардлагын мөрөөр үр дүн хэрхэн гарч байгаа талаар үргэлжлүүлэн ингээд хяналтаа тавиад явдаг. Энэ хүрээндээ шаардлагын хэрэгжилтэн дээр бол тогтмол хяналтаа тавиад явна л гэж ойлгож байна.